За дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн яамнаас өгсөн одоо мэдээллийг та бүхэнд хүргэе. За өнөөдөр 2020 оны 1 сарын 27 оны 17 цагийн байдлаар бол бүгд найрамдах хятад улсад нийт 2823 хүн коронавирусын халдвараар одоо өвчлсөн байна. За үүнээс одоо нас оролт бол 81 тохиолдол бүртгэгдсэн байна. За мөн бүгд найрамдах хятад улсад энэ коронавирусын халдварыг аваад одоо бүрэн эдгэрсэн 57 хүн бол эмнэлгээс эдгэрээд гарсан ийм мэдээлэлүүд бол өнөөдөр байна. За эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо дэлхийн нийтэд бол нэг одоо цонхоор нэг мессежийг бол аль биесээр одоо бас хүргэж явах ийм одоо шийдвэр бол гарсан байгаа. За Монгол улсын хэмжээнд бол өнөөдөр коронавирусын халдвар бол бүртгэгдээгүй байна. За Төв аймаг өнөөдөр одоо онцгой байдлын комисс хуралдаж за өнөөдрийн одоо цаг үеийн байдлын мэдээлэл мөн одоо цаашид бид одоо хэрхэн ажиллах талаар одоо шийдвэр гаргаж хуралдлаа. За онцгой байдлын комиссийн хуралдаанаас аймгийн засаг дарга бол мөн дараах одоо шийдвэрүүдийг бол гаргасан байгаа. За эрүүл мэндийн салбарын хувьд одоо нийт хэрэгтэй байгаа одоо халдвар ариутгын одоо бодисын одоо нөөцийн судалгаа, мөн хүний нөөцийн судалгаа, бэлэн байдлын судалгаа, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн одоо судалгаа, мөн одоо нэг удаагийн одоо эмнэлгийн хэрэгслийн одоо судалгааг бид шинжилэн гаргаж за томооц өвчнөөс өрсөн сэргийлэх мөн одоо бэлэн байдлын төлөвлөгөөнд одоо тодтгол хийсэн энэ одоо судалгаа мэдээллийг бол одоо аймгийн засаг дарга удирдлагуудыг одоо мэдээлэл хангасан байгаа. За үүний үр дүнд бол аймгийн засаг дарга одоо дараах шаардлагатай байгаа зүйлүүдийг бол шийдвэрлэхээр бол одоо шийдвэр гаргасан байгаа. Үүнд нэгдүгээр бол бүх одоо 27 сум за өрхийн эрүүл мэндийн төвийн одоо автомашины бэлэн байдал бензиний нөөцд бол 500 мянган төгрөгийг бол одоо 26-27 сумд бол шийдвэрлэлээ. За мөн үүний зэрэгцээгээр сум орон нутгийн одоо эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн одоо бэлэн байдал хангахад шаардлагатай байгаа одоо халуун үздэг термометрийн аппаратыг бол бас 26 сум мөн одоо 6 багийн эмчнэрт одоо нийт 32 ширхгийг одоо авч өгөхөөр одоо шийдвэрлээд за мөн одоо судалгаа гаргаад ингээд бол өнөөдөр бид хангалт татаа авалтыг хийж сум орон руугаа хангалт хийхээр бэлэн болсон байна. Мөн одоо 26 сум 6 багт бид нийт багийн эмчнэртэй том хүний одоо пульс оксиметрийн аппарат сум болгонд 2 ширхгийг мөн сум болгонд хүүхдийн нэрийн пульс оксиметрийн аппаратыг одоо хангахаар нийт одоо 56 ширхгийг одоо аппаратыг бол мөн сум орон нутагт нийлүүлэхээр одоо татаа авалт хийгээд өнөөдөр одоо бас төгөлт хийх гэж байна. За үүний зэрэгцээгээр мөн аймгийн засаг даргын шийдвэрээр орон нутгийн одоо бас нөөцөөс халууны шилийн шил одоо авах термометрийн аппарат авах одоо мөнгийг шийдвэрлэж байгаагийн зэрэгцээгээр мөн аймгийн нэгдсэн эмнэлэг болон мөн одоо автовокзал дээр олон нийтийн одоо энэ хот хоорондын зарчим тээврийн одоо нөхцөлд нийт шаардлагатай байгаа одоо алсын зайнаас одоо халууныг үзэх термометрийн аппаратыг бол бас судлах ийм одоо үүрэг даалгавар өгөгдлөө. За үүнийг одоо бид бас хангахаар бас болж байгаа. За үүний зэрэгцээгээр мөн сум орон нутгийн хэмжээнд коронавирусын халдвараас өрсөн сэргийлэх бэлэн байдлыг хангах бэлэн байдлын одоо бас хангалтанд хяналт хийх одоо заавар зөвлөмжүүдийг өглөө. За мөн одоо бусад одоо цагдаагийн газар мөн одоо мэргэжлийн хяналтын газар за мөн одоо аймгийн нэгдсэн эмнэлэг мөн одоо цагдаагийн газруудтайгаа замын цагдаагийн газруудтайгаа хамтарч одоо үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг бол бас өөргөжүүлж өгсөн байна. За бид цаашдаа бол одоо бас бэлэн байдлаа хангахад энэ шаардлагатай байгаа маск за мөн гарын ариутгын бодис мөн одоо 70%-аас дээш одоо спиртэн уусамлуудыг одоо хангах шаардлага байгаа. Мөн хадгалуужуулах бодисуудыг одоо мөн эрүүл мэндийн одоо салбарынхаа бүх байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудаа одоо нийт шаардлагатай байгаа зүйлүүдийг хангах ийм шаардлага байгаа. Судалгаан дээр үндэслээд бид одоо эрүүл мэндийн яам руугаа өсөлттэй бол өнөөдөр хөрвүүлсэн байна. За үүний дагуу бол одоо эрүүл мэндийн яамнаас бидэнд бол эргээд одоо хангалтыг бол хийнэ. Инхээр одоо бид сум орон руугаа мөн одоо төгөлтийг бол хийхээр бол төлөвлөсөн ажиллаж байна. Мөн одоо аймгийн хэмжээнд бид автомашины бэлэн байдлыг хангах дээр
бас шаардлагатай байгаа борнор сумд одоо автомашин одоо эвдэрсэн ийм одоо асуудалтай байгаа. За сум орнуудынхаа энэ бэлэн байдлыг хангахын тулд бид одоо тендер зарласан одоо машины хангалтыг хийхээр явж байна. За энэний одоо хугацааг бас бид яарч дуулж одоо хангалт хийнэ. За аймгийн нэгдсэн эмнэлэг дээр мөн одоо төрийн цэцлэмжийн одоо автомашин бол бас хүрэлцэн муутай байдаг. Тэгэхээр аймгийн засаг даргын тамгын газрын одоо нэрээр байдаг машиныг энэ одоо бэлэн байдал хангахтай шаардлагатай байгаатай холбоотойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо бэлэн одоо байлгах энэ ажлыг бол бас зохион байгуулад байна. За үүний зэрэгцээр бид одоо эмийн сангуудынхаа байгууллагатаас хамтарч ажиллаж байна. Эмийн одоо хангалт одоо хэрхэн байгаа. За эмийн одоо үнэ өсөхгүй байх, ашигны шаардлагатай байгаа одоо нэг удаагийн маск мөн одоо стандартын одоо шаардлага хангасан маскуудаар хангах мөн одоо гар ариутгах бодисууд халдваргүй төрлийн одоо бодисуудаар хангах ямар боломж байгааг бол судалгаа хийж бид нар ярилцлаа. За одоо маргаашийн одоо хэмжээнд бид одоо таталтавж захиалгаагүй таталтавж одоо бэлэн байдлыг хангах мөн одоо хангалттай одоо сайжруулах ийм ажлуудыг бол хийж байна. За ард иргэдтэй бол бид бас мэдээллийг үнэн зөв хүргэж тэдний одоо бас буруу мэдээллийг одоош авах энэ одоо шугамыг бол бид тасалан зогсоохоор ажиллаж байна. Мэдээллийг бол одоо нэг шугамаар бид нар аль биесээр хүргэн өдөр болгон бид одоо телевизээр болон одоо сошиалоор мэдээллийг одоо хүргэж ард иргэдтэй бол энэ бодит одоо мэдээлэлээр хангаж ажиллана. Үүний зэрэгцээгээр одоо бид сургалт сурчлагаа мэдээллийг бол одоо сум орнотог болоод мөн одоо эрүүл мэндийн бүх байгууллагууд өөрөх аймгийн нэгдсэн эмнэлэг за төрийн одоо байгууллагуудаар энэ сургалт мэдээллийг бол өргөжүүлж ажиллана. Мөн одоо бас мэдээллийг хүргэхээс гадна энэ байгууллагууд дээрээ одоо нэг зайлшгүй шаардлагатай байгаа одоо маскын хангалт, за маскны зөв хэрэглээ, за амны хаалтыг өдөр тутам хэрэглэх, мөн гарын ариун цэврийг одоо сахих, ялангуяа одоо бактеригүй одоо савн хэрэглэх, шингэн савн хэрэглэх юм шаардлага тавьж байгаа. За үүний зэрэгцээгээр одоо байгууллагууд дээр одоо маскгүй одоо хүмүүсийг оруулахгүй байх, мөн үүний зэрэгцээгээр тийм гарын одоо тэр ариутгын бодисыг одоо бүх одоо цэгүүд дээр тавьж одоо ариутгалыг одоо хийлгэх, үүний зэрэгцээгээр хүн одоо төрийн албан хаагчд болоод одоо ард нийтийг гадаад одоо орон зарчуулахгүй байх, ялангуяа энэ одоо коронавирусын халдвар одоо дэгдсэн байгаа, гарсан байгаа энэ гадаад улс орнууд руу зорчуулахгүй байх ийм одоо шийдвэр бол өнөөдөр гаргасан байна.